За баярлалаа. Тэгэхээр энэ 475 долларын сая долларын энэ нийгмийн шин чанартай зээлийн асуудал орж ирж байгаа. Энийг бол зарчим хувьд дэмжиж байгаа. Тэгээ би зүгээр эндээс тодруулаад доторх юм энэ асуумаар байна л да. Эрүүл мэндийн чиглэл ялангуяа орон нутгийн эмнэлгүүдийг нэгэн чадварчлуулах, онцлогоог нь дээшлүүлэх, онцлогоогоо зөв тавьдаг ийм чадвартай болох үүднээс нэлээдгүй дэмжлэг очиж байна гэж ингэж үзэж байгаа. Тэгээ энэ дээрээ та бас тодорхой бас хариулж өгөөч. Хөндлөнгийн хөдөөгийн нэгдсэн 6 эмнэлгийг одоо эрүүл мэндийн төвүүдийг тоног төхөөрөмжөөр хангана гэсэн байна. Тоног төхөөрөмжөөр тоноглогдсон түргэн тусламжийн автомашин уулын эмнэлгийн автомашинаар хангана гэсэн байна. Гэх мэтлэн энэ ажлууд нь яг ямар аймагуудад яаж хуваарлагдсан бэ гэдэг талаар бас дэлгэрэнгүй мэдээлэл нэгдүгээр төгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт нь Наранбаяр сайдаас энэ боловсролын тавигдсан энэ 32 сургууль 9 цэцэрлэг гэдэг энэний чинь тавьдсан энэ төсөвт өртгөн одоо хийгдэж байгаа зураг төсвөөс өөр байгаад байгаа юм. Одоо шил Увс аймгийн 100 говь суманд та нар 7.7 тэрбум төгрөгөөр сургууль барьна гэж тавьдсан. Хийгдсэн зураг төсвөрийн чи 9.7 тэрбум болчиход шүү дээ. Тэгээ 7.7-г чинь хуулийн дээр байгаа 15%-ийг нэмэгдүүлээд тавих гэхээр 8.8 болчих гээд байдаг. Дахиад цаана 1.5-6 тэрбум төгрөгийн дутагдaltaа дахиад нөгөө нэг зарцсан барилга чинь болж хувирчих гээд байна. Энэ дээрээ та тодорхой бас хариултыг өгөөч. За тэгээ бусад чиглэлтэй энэ хийгдэж байгаа онцгой гэх мэтлэн одоо бусад газрууд дээр хийгдэж байгаа бас ажлууд байгаа юм байна. Энэ дээрээ нэг хурц жоот өгөхөөсөө илүү одоо энэ яг дэлхийн одоо энэ онцгой байдалд хэрэглэгддэг тоног төхөөрөмж одоо дорон одоо юу байдгийг те ийм одоо тоног төхөөрөмж авна гэж бас итгэж найдаж байгаа. Энэ дээрээ бас яг ямар тоног төхөөрөмж авахар байгаа юм бэ гэсэн ийм мэдээллүүдийг бас дэлгэрэнгүй бас өгөөч гэсэн ийм асуулт байна. За баярлалаа. Наранбаяр сайд. За баярлалаа. Тэгэхээр энэ бид энэ байршлуудын эхлээд жишг нормативаар тавьчихсан байгаа. Одоо ерөнхий хэлцээр батлагдсны дараа Азийн хөгжлийн банктай наривчиж бүх одоо төсвүүдийг наривчиж гаргана. Тэр үедээ бол бүхий л яг одоо тэр сургуулаа маш хурдан хугацаанд тэр цэцэрлэгээ хурдан хугацаанд дуусгах энэ бүхий л төсвүүдийг тавьж ингэж өгөх юм байна. Тэгэхээр зэрэг энэ дээр бол бид энэ хэлцэх явцдаа бүх одоо төсвүүдийг нэмэлт төсвүүдийг ч гэсэн оруулж ирж хийх боломжтой гэж харж байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхий хэлцээр байгуулагдсны дараа сургууль тусвар, төсөл тусвараар нь хэлцээр байгуулагдаад явна. Ийм юм байна. Энэ мөнгө бол нөгөө дотор нь хөдөлгөх энэ янз бүрийн одоо санхүүгийн хүүсрүүдийг нэмэгдүүлэх хэдэр ийм замаар мөнгийг нь хүргэнэ гэж харж байгаа. Тэгээ хамгийн гол нь хүүгийн асуудал. Бидний болгоомжлох юм бол тэр л байгаа. Тэгээд дотроо хөдлөх юм бол дараа нь яригдах юм байна л да. Чимбүрэн сайд. За заявлагчид хариулъя. Энэ хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүд гэдэг маань хүн амын тоо ихтэй. Тэр дотроо мис заслын туслам шаардлагатай байгаа учраас 6 хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт тус бүр мис заслын тоноглол, тоног төхөөрөмж, байр савыг барих. За дээрэс нь өнгөрсөн бас юун дээр хилцүүлэг дээр бас гişүү та бүгдээс хэлжсэн зүйл бол ерөн энэ хөлийн бомбын нэвтрэлтийг бас хайжуулахад анхаараарай гэж хэлсэн. За мөн одоо авто замын урсгал ихтэй, уулзур ихтэй, гэмтэл осол гарах магадaltaй гэдэг. Ерөөсөө эн чинь бид нөгөө яаралтай тусламжийг л түргэн өргөх гээд байгаа том зорилго тавьж байгаа. Тэр утгаараа тэр нөхцлүүдийг хангасан байх нөхцлүүдийг л тавиад байгаа. Тэгээ бид нар апдейт хийгээд яваад байна. Мэдээж сая Наранбаяр гишүүний сайдын хэлдгээр ерөнхий хэлцээ батлагчны дараа бид дахин due diligence буюу нөхцөл байдлыг үнэлгээ хийгээд яг хаана нь хүнд юу хийж иж бид энэ нас баралтыг бууруулах юм бэ? Эмнэлгийн тусламж урьдчил хамгаалж болох нас баралтуудыг бууруулахад юу хийх юм бэ гэдэг бол нэлээд тийм юутай. Чимбүрэн сайд 1 минут гүйцэж хариулъя. Жишээл та энэ жигсаалтыг анзаарсан бол 17 эмнэлэг гэдэг аймгийн нэгдсэн эмнэлэг тийм ээ. Жишээлбэл түрүүн би хэллээ ховд Овст хийжсэн одоо дарханд том эмнэлэг нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаа баригд ажил явагдаж байна. ADB-ийн төслөөр гэх мэтлэнгийн ингэ давхцуулахгүйгээр тэгээ эн чинь та бүхэн бас нэг зүйлийг ойлгоорой. Дандаа байшин барих төсөл биш шүү. Тийм ээ. Нөгөө яаралтай тусламж эрчим тэмчилгээ төрөлдсөн одоо харуул шигдээсийн тусламжийг сайжруулахад л дутуу байгаа зүйлүүдийг л гүйцэх
ийм зорилготой. Зарим газар нь бол одоо яаралтай тусламжийн дасгийг барьж өгөх, зарим газар нь хагалгааны хэсэг байхгүй газрууд байна шүү дээ. Зарим эмнэлгүүдэд CT хүртэл байхгүй газрууд байж байна. Ангиографи хийж чадахгүй, зүрхний шигдээс аварч чадахгүй газрууд байж байна. Ингээд бүгдийг төрөлжөөд саяны ярьсан тусламж үйлчилгээг, яаралтай тусламж, эрчим дэмчилгээг бүрдүүлэх тогтолцоо хийнэ. Ингээд ерөн бол одоо 21 аймагта эрчим дэмчилгээ, яаралтай тусламж, зүрхний шигдээс харуултаас болоод Улаанбаатар руу ирдэг байх энэ үндсэн нөхцөлийг бүрдүүлнэ. Ажлын хэсгийн 3 номер онцгой байдлын ерхий газрын дарга Ариун буян. За заявал гишүүний асуултанд хариулъя. Онцгой байдлын ерөнхий газар хөшөөгч генерал Ариун буян илтгэж байна. За энэ төсөл одоо хэрэгжснээр онцгой байдлын албанд тулгамдж байгаа нийт шаардлагатай техник тоног төхөөрөмж, хүн нэг бүрийн тусгай зориултын хувцас хэрэглэл хангамжийг бол тодорхой хуваар нэмэгдүүлнэ. Өөрөөр хэлэх юм бол өнөөдөр бол албаны хэмжээнд нийт хангамж 57 орчим хувьтай байгаа. Төсөл хэрэгжснээс 81 орчим хувьтай хүрнэ гэж бид бүхэн тооцоолж байна. За гишүүний хэлсэлчлэн тэр нисчгүй нисэх төхөөрөмж, дрон гээд сүүлийн дэвшилт технологийн хувьд бол өнөөдрийн байдлаар 43% хангалттай байгаа. Төслийн хүрээнд бас одоо тодорхой тооны одоо төхөөрөмжүүдийг нийлүүлж 51% болохоор бид нар бас тооцоолоод төслөө боловсруулсан байгаа. Заявал гишүүн тодорхойлсоё. За Наранбаяр сайдад энэ 130 сая доллар л байгаа шүү дээ. Эрүүл мэндийн боловсрол дээр чинь 32 сургууль 9 цэцэрлэг гэж бичсэн. Тэгээ эдний чи одоо эхнээсээ эхлүүлээд ингээд зураг төсвөн хийгдэхээр ингээд хөрөхгүй байна гэдэг юм яригдэж шүү дээ. 7.7 тавьсан бодит амьдрал дээр 9.7 бол 2 тэрбумаар дутуу тавьсан байна гэд. Та дотор нь гүйлгэнэ гэдэг энэ. Одоо тэгэхээр энэ 32 сургуулиас чи хасагдана гэсэн үг юм уу? 9 цэцэрлэгээс чи хасагдана гэсэн үг юм уу? Бид тэрийг тодорхой хэлж өгөөч. Хоёрдугаарт Чимбүрэн сайдын хийх гэж байгаа энэ автомашин турган тоноглогдсон автомашинаар түргэн тусламжийн автомашинаар хангана гэдэг. Яг ямар сумууд дээр ямар аймгийн ямар сумууд дээр хангахаар байгаа юм. Энийг тодорхой хэлж өгөөч. Тэгэл энэ тэнд очиод миний төсвөр юм хийж байгаа ингээл дураараа яриад эхэлдэг шүү дээ. Энэ юм тодорхой тамир шүү дээ. Тодорхой мэдээлэл өгмөр шүү дээ. Ингээ ерөнхий явдаг. Тэгээ сайд нар үзмжээрээ шийддэг ийм зүйл баймаргүй байна. Энэ нь өөрөө төсвийн хуулийг бас зөрчиж байгаа асуудал шүү дээ. За Чимбүрэн сайд. Дараа нь Наранбаяр сайд. За тэгэхээр өмнөх төслүүдийн хүрээнд 170 сумыг явуулын автомашин буюу түргэн тусламжтай тусгай тоногдсон машин хангацсан. За энэний үлдэгдэл 150-ыг нэмж хангах гэж байна. Тэгэхээр нөгөө өмнөх төслүүдэнд хоорондоо уялдаа шүтэлцээтэй шүү. За дээрэс нь ерөөсөө шалгахад их амархан. Сумдууд ийм зориултын машинтай болж чадсан уу гэдэг. Энэ төсөл хэрэгжснээр одоо өмнөх төслүүдтэйгээ уялдаад бүх 330 сум маань явдаг түргэн тусламжийн машинтай, тэр нь интернеттэй дотроо хүнээ тээвэрлэхдээ веб камер зөвлөгөө аваад хүнээ аймаг дээр авчин аймаг нь ямар хүн ирж байгааг мэдээд бэлтгэлээ хангацсан хүлээгээд байж идэг ийм тогтолцоо хийх гэж байгаа. Тэгэхээр бол одоо сумдууд нь өмнө хангаагүй сумдуудаа автомашинаар хангана гэж. Явуулын зориултын явуулын автомашин одоо түргэн тусламжийн машин гэж. Гаралгүй яг гарцсан. Өмнөх хөгжснүүдээс тэр нөгөө өмнөх нь өгцсөн учраас тэр тооцоол. Наранбаяр сайд. За тэгэхээр заявал гишүүний яг санаа зовх тоон үнэ. Тэгэхээр бид бас энэ ерөнхий хэлцээрийн дараа төсөл тусвараар хэлцээр хийхэд энэ асуудлыг шийдээд явах боломжтой гэж харж байгаа. 2-3 юм арга зам байгаа. Нэг нь бол ЮНЕСКОгийн зүгээс нэмэлт санхүүжилт оруулж ирэхээр ярьж байгаа. Дутагдсан хэсэг дээр нь дэд үтсийг нь одоо илүү шилдэг технологи, пассив хаусийн технологи тал дээр нь бол хөрөнгө оруулна гэж. Хоёрдугаарт бол бид бас энэ холболтынх нь дэд үтсийн холболтыг нь бол бас энэ төшөөс гаргахаар ингэж сангийн яамтай ярилцаж шийдвэрлэж байгаа. Тэгэхээр зэрэг бас энэ дотор нь бас 960-тай сургуулиудыг 640 болгож бууруулж бусад сургуулиуд руу өг гэсэн ийм шаардлагыг бас Азийн хөгжлийн банкнаас бас эхнээсээ тавьж эхэлж байгаа. Ийм байдлаар ямар ч үсэн сургуулиудаа бүгдийг барьж дуусгах хөрөнгөний их үүсвэрийг бол бий болгоно гэж харж байна. Баярлалаа. Би нэршүүдийн явуултаа заявуулж.